За hi guys, дараагийн бичлэгийн тавтай морил. Би тэгээд нэг бичлэг хийцэн байсан. Тэгээд тэр нь яагаад ч юм устцсан. За тэгээд би дараагийн бичлэгэн дээр нэмж хийгээд эдитлээд тэгээд бичлэг хийя гэж бодсон. За тэгээд хийж гэн. За тэгээд та нар сайхан шинэлсэн үү? Тэгээд шинийн 3-ны минь төргий. Уг нь шинийн 1-ээс өмчлөг оруулах байсан юм аа. За тэгээд яг шууд бичлэгэндээ орцгоё. За тэгээд Лукагийн саяны ихний пассыг харсан уу? Ингээд full court pass LeBron өгөөд байгаа. Энэ бол бүр үнэхээр OP те. LeBron ямар сайн финишер үлээ. Лука ямар сайн вишнтэй талбайд пас өгч чадвартай тоглогч үлээ те. Лука LeBron хоёр бол бүр үнэхээр сайн байгаа. За тэгээд энэ тоглолт нь болохоор Lakers-ийн зэрэг Denver-ийн тоглолт байсан. Тэгээд энэ тоглолтын дараа жижигрүүдийг ярьсан дээр ингэж хэлсэн. За тэгээд би Denver-тэй тоглолтоос болж одоо сайн унтаж чадаагүй явж байна. Гэт одоо Portland талбайд бол одоо дараагийн тоглолтод бол дайн хийн тэгээд хэдлээ заавал очих ёстой гэд энэ бол их бэлдсэн тухай ярьсан. За тэгээд энэ тоглолт нь бол маш их онцлогтой тоглолт байсан. Яагаад онцлогтой байсан бэ гэхээр Лука Lakers-ийн өмсгөлтийн анхны 30-аас дээш оноотой тоглолтоо гаргасан байгаа. Тэгээд тоглолтод Lakers илт илүүрхэж тэгээд Denver-ийг талбайд нь хожсон байгаа. За тэгээд дараагийн тоглолтын дээр Лука Lakers-ийн өмсгөлтэйгөөрөө хуучин багийнхаа эсрэг хийж тоглосон. Тэгээд энэ тоглолтыг бол би эхнээс нь дуусах хүртэл үзсэн бүр үнэхээр алаантай тоглолт болсон. Бүр Kyrie яг яа гэдэг юм бэ тий шинэ өсний цэцэлтэйгээ бүр алж исэн. 3-аас амар шидсэн. Тэгээ энэ тоглолт нь бас л их онцлогтой тоглолт болсон. Яагаад онцлогтой вэ гэхээр Лука Lakers-ийн өмсгөлтөө анхны triple double-а хийсэн тий. Тэгээд Лука 3-аас 2 дараалж хийчээд Mavs-ийн сэлгээ рүү харсан. Тэгээд ширтээд. Тэгээд ер нь бол тоглолтод бас хэд хэдэн тийм онцлог мөчүүд бас болсон. Тэгээд жишээ нь Jared Vanderbilt Kyrie-тэй муудалцаад надад бити хөрмөр гээл те. Бас тиймэрхүү зүйл болсон. AD ирснээр талбайгаас зайлаад иргээл те. Тэгээд мэдээж тоглолтод Lakers хоцсон. Тэгээ би энэ тоглолтод алийн дэмжих мэдээгүй. Би зөвхөн Mavs-ийн фэн тэгсэн мөртлөө Лукагийн фэн тэгээд алийн дэмжээл аль нь оноо онгод баярлалаа явуулсан. Гэтэ Mavs Daniel Gafford те Derek Lively AD идэр ирэх юм бол маш аюултай харагдчихлээ. За тэгээд дараагийн тоглолтод болохоор Lakers Timberwolves хоёр хоорондоо тааш тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр болохоор LeBron James 33 оноо 17 rebound 6 assist хийсэн байна. Харин Luka Doncic болохоор 21 оноо 13 rebound 5 assist хийснээр Lakers хоцсон байна. За тэгээд энэ тоглолтод Jared Vanderbilt болон Anthony Edwards хоёр бас л нудраг зөрүүлээд амжсан. Тэгээд би бол бодохны Anthony Edwards энэ жил үнэхээр өсвөлэн байгаа нь харагдсан. Өмнө жил яагаад гэвэл финал руу гарч чадахгүй хожигдсан шүү дээ. Тэгээд энэ жил бол аврагын төлөө дайрах гэж үнэхээр тийм шартай оролдож байгаа харагдсан. Тэгээд техникээр хүртэл лиг тэргүүлж байгаа. Тэгээд энэ тоглолтод Anthony Edwards тоглолтоос хөгдөөд тэгээд үзэгчд рүү бөмбөг шидээд тэгээ гараа явсан. За тэгээ LA хотын хоёр баг маань хоорондоо тоглосон. Тэгээд тэр тоглолтын дээр болохоор Lakers хоцсон байгаа. Тэгээд Lakers-ээс Luka 31 оноо, LeBron 28 оноо авснаар Clippers-ийг хоцсон байна. За тэгээд дараагийн тоглолтын дээр дахиад Clippers-тэй тааш тоглосон. Энэ тоглолтын дээр Luka 29 оноо 6 rebound 9 assist-тэй тоглолтыг дуусгаж дахиад Clippers-ийг хоцсон байна. За энэ 3 шидэл мэдлэлт нь бол ганган байгаа шүү. Гэтэ би ингээ анзаарсан л да Luka яг бүрэн формдоо бол орч чадаагүй байгаа юм шиг харагдсан. Өнөх шидэлтүүд нь болохгүй тийм үү? Бас ингээ торгуулийн шидэлтүүдийг тааруу гүйцэтгээд 3 шидэлтийг их оролдлоготой цөөхөн оруулах хичээнэ. Тэгээд явандаа формдоо орох юм бол бас л алдаг гар штэ манай. За дараагийн тоглолтод болохоор Utah Jazz-ийн эсрэг Houston Rockets-ийн тоглолт байна. Тэгээд энэ тоглолтод sophomore жилдээ тоглож байгаа Keontae George их тоглогч маань болохоор 30 оноог унагаад Houston Rockets-ыг хожиж багтаа нэг хожил авчирсан байна. Гэтэ Utah Jazz-ийн талаар нэг яриад их юм байхгүй л дээ. За Pacers Clippers хоёр бас хоорондоо тааш тоглосон. Тэр тоглолтын дээр болохоор Tyrese Halliburton 29 оноо 1 rebound 12 assist 3 steal гэдэг одоо статтай тоглож тэгээ хоцсон байна. За дараагийн тоглолт нь болохоор Detroit-ийн эсрэг Atlanta-гийн тоглолт байна. Энэ тоглолтод нийт 291 оноо хүртэл уралдаж оноо авалттай тоглолт болсон. Тэгээ энэ тоглолт нь болохоор Cade Cunningham 38 оноо 7 rebound 12 assist 3 блок гэсэн үзүүлэлтийг хийсэн байна. За бараг л triple double хийсэн байх шүү дээ тий. Тэгээ алцаж сүлд нь Detroit хоцсон. За тэгээд Detroit дараагийн тоглолтын дээр Clippers-тэй тааш тоглосон. Тэгээ тэр тоглолтын болохоор Cade Cunningham 32 оноо 9 rebound 7 assist гэдэг статыг үзүүлсэн. Тэгээ ерөнхий бол Detroit бол хожоод яваад байгаа. Тэгээд Cade Cunningham яагаад All-Star болсон? Яагаад MVP-д яригдах хэвээр тоглогч гэдгийг ер нь зөндөө харуулж байгаа тий. Тэгээд дараагийн тоглолтын дээр Boston-д хүртэл тааш тоглоод хожсон. Cade Cunningham 21 оноо, Malik Beasley 26 оноог аваад 8 дараалсан хожлол авцсан яваад байсан. Тэгээд үнэхээр давд шүү хүчин зүйл болох Denver Nuggets-тэй Detroit тааш тоглоод
Үнэхээр ойрхон яваад байсан боловч тэгээд туршлага заасан тоглолтоор Денвер Nuggets хоцсон байгаа. Энэ тоглолтод Jokic 23 оноотой трипл дабл хийгээд тэгээд хоцсон. За тэгээд дараагийн тоглолтод болохоор Brooklyn Nets-тэй тоглосон. Jalen Duren 6 блок болох career high үзүүлэлтээ хийгээд тэгээд хоцсон. За тэгээд өнөөдөр Utah Jazz-ыг дахиад 29 оноотой хожоод ерөнхийдөө сүүлийн 10 тоглолтод 9-1 гэсэн амжилттай явж байгаа юм байна. За Malik Monk Zach Lavine-ыг шидэж чаддгүй маддгүй гэл баах юм ярьсан байсан. За тэгээ яасан Zach Lavine дараагийн тоглолтын дээр бүр 9-8 гэж 3-аас шидээд бүр 42 оноо аваад Charlotte-ыг бүр үгүй хийчихсэн. Тэр тоглолтын дээр бүр зүгээр л торыг шатаасан тэгв. Тэгээ Sacramento хожсон. За Tyler Hero Milwaukee-гийн эсрэг 40 оноо 11 ассист хийгээд Milwaukee-г хожснаа. За Shaden Sharp гэдэг тоглогч байдаг байсан байна. Portland ирээдүү гэж өмнө жил мэл яригддаг байсан тоглогч үнэхээр чимээгүй явуулсан бол career high болох 36 оног авсан байна. Тэгээ энэ тоглолтод баг оны шилдэг тоглолт байж болох тоглолтыг хийсэн одоо хөдлөө харцгаая. Ингэж тасалж орж ирээд ингээл постерч байгаа. Пүү ёо. Юу вэ те? Одоо ингээ удаашруулсан бичлэгийн хөдлөө харцгаая. Харагддаг нас. За. Ямар ч тач тэгээ Portland хоцсон. За ноён өвдгийн баг New York Knicks-тэй тоглосон. Тэгээ энэ тоглолтод Brunson 34 оноо, Bridges 28 оноо авснаар хоцсон. За San Antonio Spurs Houston Rockets-тэй тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Amen Thompson 25 оноо, Jalen Green 21 оноо авснаар хоцсон байна. За Clippers Bulls-тэй тоглосон. Тэгээ ойрын үед ерхий бол танкерж байгаа багуудтайгаа тоглож хожоод байна. Clippers юу яг яачихсан бол тэгээ яг үлрэлийн ихэнд бол үнэхээр сайн байсан. Алж исэн. Тэгээд яанта. За Zion Williamson хамгийн хурдан 5000 орон төрсэн 3 дахь тоглогч болсныг хүн болго мэдж байгаа тий. Харин Suns-ийн эсрэг карьерийнхээ анхны трипл даблыг хийсэн байна. За бүсийг дэргүүлэгчд хоорондоо тоглосон. Тэгээд энэ тоглолт нь 25-3-ын харьцаатай эхэлсэн. Тэгээд Jason Tatum-ийн хувьд бол тоглолт аль хэдийн 1-4 үедэр дуусчихсан байсан. Харин яг бодит байдал дээр бол дуусаагүй байсан. Mitchell 41 оноо авсан. Тэгээ хоцсон, Cavs хоцсон. Тэгээ Tatum болоо 46 оног авсан. Тэгээ аль баг нь хоцсон та нар надаар хэлэлтээ мэдж байгаа бах Cavs хоцсон. За DeAndre Hunter Cavs-ийн өмсгөлтэй анхны 30 оног авсан байна. За тэгээ багийнхаа лидерийг эзгүүд бага хожил хөтөлсөн гой тоглолтыг үзүүлсэн Portland эсрэг. За бүсийнхээ 11 рүү унсан багийн талаар ярих гэж байна. Тэгээ энэ баг нь болохоор Suns байгаа. За тэгээ энэ баг болохоор сүүлд болыг хөөрхөн ашиглаад авах шиг байсан. Тэгээ career high season high болох 25 оног авчихсан байсан. 5 удаа 3-аас хийсэн байсан. Тэгээ энэ багийн эсрэг манай Anthony Edwards галзуурсан. Одоо үлрэлийн 6 дахь 40 стейшноотой тоглолтыг үзүүлсэн. Тэгээ улмаар Minnesota хожсон. Suns нь хожихгүй л яваад байна. Яанда. За тэгээ энэ тоглолтын яг онцлог үеийг л харуулчих. Тэгээ угаасаа ярихын аргагүй амар тоглолт болсон. Тэгээ хамгийн онцлог нь энэ байсан. Хожлын шидэлтийг оруулах байсан боловч Anthony Edwards шейг блоксон. Тэгээ хожсон. За Aaron Nesmith гих тоглож career high болох 27 оног Bulls-ийн эсрэг хийсэн байна. За Quentin Grimes career high болох 44 оног Warriors-ийн эсрэг хийсэн. Тэгээ энэ тоглолт нь яг Jimmy байхгүй үед нь хожиж байгаа. Jimmy байсан бол хожгоор л эстэй. За Warriors гэснээс тэгээд Orlando-гийн эсрэг Warriors тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр угаасаа Curry яаж тоглосныг хүн болго мэдж байгаа. 3 дугаар үед ганцаархнаа 22 оног авчихсан. 3-аас бүр зүгээр л бороо оруулсан. Тэгээ эндээс эхлээл ингээл оруулаалсан. Тэгээд бүгдийг харуулах юм бол бичлэг бол нэлээд урт болчих واخ. Ямар ч таж 22 оног 3 дугаар үед ганцаараа авчихсан. За Jason Tatum 25 оноо, Jaylen Brown 24 оноо аваад New York Knicks-ийг хоцсон. Бас ийм тоглолт болсон байна. За Атлантагийн эсрэг OKC тоглосон. Энэ тоглолтын дээр Shai Gilgeous-Alexander 31 оног унагааснаар Атлантаг хоцсон. За тэгээ Jalen Williams San Antonio Spurs-ийн эсрэг 41 оноо авсан. Тэгээ энэ нь болохоор career high байсан юм билээ. Тэгээ би Jalen Williams-ийн career high дөнгөж 41 байна гэхээр бас жоон гайхаад байсан. Яг бол Jalen Williams ч амар өндөр оноо авалттай. OKC-гийн онооны 2 дахь сонголт шүү дээ. Тэгээд 41 оноо гэсэн чинь бас жоон гайхсан. За тэгээ өнөөдөр OKC Houston Rockets-тэй тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Shai Gilgeous-Alexander 51 оноо авснаар хоцсон. За тэгээ ерөнхий бол одоо үлрэрлийг нэгдүгээр одоо нэгээр гарах нь бол ойлгомжтой болж ирж байгаа юм шиг байна тий. Одоо 20 хэдхэн тоглолт үлдсэн. Одоо угаасаа хожигдохгүй ингээ яваал байх. За тэгээд ягаад авраг авч болохгүй гэж тий. Ягаад Shai MVP авч болохгүй гэж одоо ингээ амар олон 50 оноотой тоглолт хийчихлээ шүү дээ. За нэг бичлэгийн төгсгөлд бас ярилцсан.
За Anthony Simons 34 оног Philly-гийн эсрэг унгаагаад багийн хожил төтөлсөн байна. За өнөөдөр Dallas фэнүүд үнэхээр харамсалтай мэдээ дуулсан. Тэр юу гэхээр Kyrie Irving өвдгөө тулгацсан. Энэ бол бүр үнэхээр хүнд гэмтэл шагаа тулна гэдэгтэй бол үнэхээр адилхан биш. Энэ бол бүр үнэхээр хит ноцтой шагааны хажууд бол бүр хөөх юм та. Одоо тий гисэн хэдиж Kyrie-г би энэ үед үнэхээр респект хийсэн, үнэхээр хүндэлсэн. Яг бол Kyrie гимцэн ч гэсэн гарч ирээ 2 торгуулаа хийгээд бүр хоёуланг нь оруулчаад гараа явсан. Тэ. Хөөх юмт Dallas-ийн маань азгүй байна да. Би бол харамсаж л байна. Тэ. За Daniel зүгээр Depoy нөгөө энэ стилүүд нь бүр юу вэ? Яа гэдэг юм бэ? Ингээд уршаа Levert өгөө тэгээд оноо аваад тэгээд өнөөдөр Атланта очсон. Тэ Daniel энэ жил Depoy авах бүр ёстой юм шиг санагдлаа. Юун Jaren Jackson Jr. Тэ. За тэгээд Desmond Bain бас өнөөдөр карьерийнхаа анхны triple double-ыг унгааж байгаа юм байна. За тэг улмаар Атлантагаас хожиж байгаа юм байна. За ийм нэг зөвүүн хөрөн бас үйл гаргасан KD тэр цогч байгаа харж байна. Одоо Pelicans-ийн rookie-г цогсон байна. За Amen Thompson бас л эвгүүгээр юм а тий. Одоо ингээ харж байгаа. Giannis руу доошоо өгсөн. Giannis спинигээл гарсан чи Giannis-ыг ингээ татаж ургаагаад тоглолтоо сөгдөж байгаа. Тий. За сонирхолтой мэдээллүүдээс хүргэегүй л Zion Williamson NBA орчсноос хойш хамгийн хөнгөн жин дээр байгаа мөлий 264 паунд. За Luka авснаас хойш power ranking-аараа Lakers 4-т орж ирсэн байна. За тэгээд Luka 150-50-ыг хамгийн хурдан хийсэн 2 дахь Lakers болж байгаа юм байна. Lakers болж байгаа юм байна тий. За тэгээд Lakers мэдээж 2 дугаар байранд ороод ирсэн. За тэгээд энэ үнэхээр солиотой стата. Энэ 3 тоглогч бүх багийн эсрэг triple double хийсэн гэж байгаа байхгүй юу? Үнэхээр амар тий. За тэгээд LeBron одоо MVP авсан улирлаас илүү сайн тоглож байгаа гэсэн стат нь харагдчихээн яг одоогийн байдлаар бол. За Warriors Jimmy-г авснаас хойш 18%-аас 86% плей-оффд орох магадлалын оддтой болсон байна. За тэгээд Jimmy-г авснаас хойш товтлогоогоор 3-т хамгаалтаараа 4-т явж байгаа юм байна. За энэ зам бол KD солигдох нь бол баг бат гэж бол би бодоод байна. LaMelo болж гисэн нэрэн солилцоон дунд одоо off season-д явагдах нь яригадаад байна. За Amen Thompson хамгаалж явах үед тоглогч нар дөнгөж 40.1%-тай л довтолж байгаа юм байна. Үнэхээр солиотой. За ноён өвдөгний улирлан дууссан. Тэг хаглаанд орох шаардлагатай болсон. Тэг бүр зоддогч тайлж магадгүй гэсэн ярианд бол гараад байгаа. Shai Gilgeous-Alexander-ийн бас солиотой нэгэн статууд байна. 50 оноос дээш тоглолтыг 4 удаа, 40 оноос дээш тоглолтыг 9 удаа, 30 оноос дээш тоглолтыг 38 удаа гих жишээний маш олон тийм гайхмаар статуудыг хийсэн байна. Тэгээ MVP чинүүлэлт авч магадгүй би ч гэсэн хувьдаа аваасаа гэж бодож байна. Тэгээ Mavs-ийн үлрэлийн тасалбарууд нь 8% ихсэн гэж Nico Harris хэлсэн. За гих жишээний тоглолтууд бас болж өнгөрсөн байна. Би уг нь амар гоо чанартай бичлэг өмнө хийсэн байсан байхгүй дааж устдсан тэгээ. За яг хуу одоо энийг өсөж байгаа чанар муутай л ээжлээ дараагийн бичлэг бол бүр амар гоо чанартай шинийг сэтгсэн нэг тийм бичлэг хийнэ гэж бодоод байгаа байхгүй тэгээ тэрийг хийнэ. За энийг бол ялчгүй яарч сандраж байгаа нь дотоод үлмэг юм хийжлээ. Гэхдээ яг хуу subscribe болон лайка дараад намайг дэмжээрэй. За баяртай.